ер нь бол шүү дээ Оросууд бас нэг юм талархах хэрэгтэй байгаа шүү дээ. Яг бол славянууд ч тэр үед бүр Балтийн тэнгисийн ирэг дээр бүр хойно байсан хүмүүс байхгүй. Энэ наатлын нутаг чинь тэр чигтээ германууд ч Остготууд, Вестготууд гэдэг тэрийн хүмүүнэр чинь шүрдээд өгсөн. Шүрдээд бүгдийг хөөж явуулаад тэгээд нөгөөдөл чинь зутгахта Ромын хил рүү дайрж ороод тэгээд нөгөө Ром чинь баахан баруурууд ирлээ. Тэр вандалууд, алдаанууд, Остготууд, Вестготууд ч бүгд тэр ирж байгаа юм тэр ихгүй. А тэгээд дараа нь хүнүүгийн гүрэн задраад сүнэд алга болчихгоо энэ нутаг дээр хэн үлдсэн гэж славянууд үлдсэн. Одоо Украин Оросын дайн чинь хүнүүгийн газар нутаг дээр болоод байгаа юм шүү дээ. Ер нь бол бүр тэгж ярих юм бол готуудын нутаг дээр болж байгаа. Хэрвээ хүнүүнээр очиж тэр нутгийг цэвэрлээгүй бол одоо юу энэ Украин Орос хоёр булаацдалж байлдах. Тэнд чинь нэг нөхөр айн цвайндрай ахтун гэс нэг нөхөр сууж байгаа шүү дээ. Энэ Атила чинь юу гэдэг вэ? Германы одоо ялангуяа Гитлерийн Германы удирдагчны их шүтдэг байсан Нибелунгийн дуулал гэж одоо их том туйлс шүү дээ. Одоо Герман үндэстний хувьд бол их том туйлс л да. Одоо бидгүй манайхаар бол юу юм бэ? 90 сайн харангуй гэдэг шиг туйлсахгүй. Тэн дээр гардаг байхгүй. Атила гэдэг маань. Атила хаан. Тэгээд тэр туйлсын тэр хэсгийг авч хийсэн Кремхельдийн өс авалтч билүү. Тэр 2 ангит кино хийсэн 2 дугаар анги. Тэгээд тэн дээр бол Атилаг тийм мэдээж кино өрөндөө кино урлагт бол бас л нэг тийм харгис догшин зэрлэг тэгэл ингээл ингэсэн хүн болгож гаргаж харуулсан байдаг. Домгоор бол Атилагч ижил мөрөн хавь төрсөн хүн шүү дээ. Тэгээ бид нэр ижил гэдэг чинь одоо нөгөө монгол хэлний гүйгүүлэгч шилжих дүрмээр очиод итил гэдгийг ижил болгочиход байгаа. Одоо тэр үеийн их сурвалжууд төр итил гэж их бичиж байгаа. Итил гэж. Ижил, адил. Тэгэхээр нэг үндэстэй. Үгүй энэ ч Атила биш шүү дээ. Бид нар Атила гэж Европ дуудлагаар нь яриад байгаа байхгүй. Адил байхгүй. Тэгэхээр одоо нэг тогтцсон хэллэгээр нь дуудахгүй бол ягаад ч би энийг адил гэж ярих гэхлээр нэг болохгүй. Үгүй суул гэж мэдгүй. Адилаа гэхээр энэ гудамжинд зөндөө олон адилаанууд явж байгаа шүү. Тэрний нэг болчих гээд байна л да. Атила гэх тэнгэрийн дэшүүр гэхээр тэр чинь шал өөр сүртэй. Сайн бацхан сонсогчдоо Монголын гигцэн түүх подкастын хэлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгт хамтран ажиллагч Think Farm. Хамуугийн нэгдэл төрчмөдөө явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чөдрөн болон ансны шүс угаарай. Think Farm. Сар болгоны нэг сэдв маань кино шүмжийдэг. Одоо тэгээд 9 сараас хойш манай Батханбаяр доктор дэлхийн одоо шилдэг кинонуудыг шүүмжлэгч болсон. Одоо тэрийгээр бас Монголын тодорхой шагналуудад нэр дэвших байгаа ш найдаж байна. За энэ удаад энэ кино Атила гэдэг байлдан дагуулагч Атила гэдэг үл юм чинь. Тий, байлдан дагуулагч Атила гэдэг. Атила the Conqueror гэж кино л да. 2001 оны кино байсан тий. Тий, мини сериал маягаар гарсан. Тий, тэгээд түүхэн кино. Түүхэн кино Хүнүүгийн алдарч нинжин тэнгэрийн дэшүүр Атилагийн тухай. Энийг бас сонгож авдаг нь бас зарим нь шүүмжлэх юм. Өөш нөгөө Монголын түүхээс халиад алга боллоо гэд. Тэгтээ яг дэлхийн түүхийн бас нэг тодорхой үеүүдийг бид нар киногоор дамжуулаад танилцуулж яхах зүгээр. Энэ яг хүмүүс бол нөгөө мэдэх байх л да нөгөө дорнод өрнөд Ромын эзэн тулсыг бужигнуулж авсан Хүнүүгийн алдартай жанжин гэдэг. Тэр тухай 2001 онд хийсэн киног шүүмжлэе гэсэн. Энэ бас мартагдсан сэдвч бас мөн л юм байна. Одоо гүтгэгдсэн сэдвч гэх юм уу да. За явъя да. Киноны үйл явдлын талаар бас үзэгчдэд тодорхойлж хэлэхгүй бол би бол нөгөө нэвтрүүлэг гарах учраас л үзлээ. Тэрнээс нойрны кино харагчлаа. Киноны үйл явдал дээр бол эхлээд одоо яг энэ хэсэг дээр өөрхийн нөгөө
Атила дөнгөж хүүхэд байхад нь баахан амтан адилхан үн өчөд өөрийнх нь байсан тосгонлууд айрж орж ирээ даав ээж нь эмийг нь ээжтэй налаад тэгээд Атила чинь жоохон хүүхэд 2 насанд хүрсэн нөхрийг одоо байлдаж унгачаад өөрөө зутагаад Эмээ ээж гэж аав нь ус. аав нь Чиг хатан зөрөгтэй нэр чи яг эхлэн төгсгөл нь адилхан шүү дээ. тий энэ одоо Атила манай юу ханга гэж хаагаар эхэлж байгаа. Тэгээд нэг Атила чинь төөрч явж байгаад өөрийнхөө ах энэ дээр бол Руа гэж гаргаж ирлээ. Ер нь бол Ругилла гэж бичтгийн түүхэнд бол янз янзэр авгахна гэдэг. Тэгээд тэр нь мань хүнийг хээрээс олж аваад тэгээд мань хүн тэрний гэрт өсөөд тэгээд дараа нь тэр энэ кинонд нөгөө хэний тэр Руагийн хүүхэд Бледа гэж гаргаад илээ. Яг түүхэндээ бол хүүхэд биш л дээ. Хоёулаа Руагийн дүүнэрийн хүүхдүүд. Бледач Атилач. Тэгээ энэ хоёр нийлж одоо хүннүү нарыг захирж байгаа. Дараа нь Бледага Атилан ялаад дараа устгаад тэгээд хүннүү нарын одоо том толгойлогч болоод тэр хооронд нь бас нэг хүүхэнд дурлсан чинь тэрийг Бледа навж одоо суугаач гэх юм уу татвар юм болгосон ч гэдэг юм уу ингэж явж байгаа. Тэгээд дараа нь нөгөө хүүхэн Атилагийн хүүхдээ гаргах гэж хагаад үхээд төрхийн өндөрлөөр нас ороод тэгээд Атилач ерсөө за дэлхийг байлтанд болдоггүй болоод гараа авчиж байгаа. Энэ дээр нөгөө дүр нь болохоор Ромын жинжин Флавиа Аэцис гэж хүн гарч эхэлж байгаа. Тэгээд тэр Флавиа Аэци бол Атилатай одоо найзлаад тэгээд одоо Атилаг дагуулж Ромд авчираад Ромд ирсэн чинь эзэн хаа Валентинианы их чөлөө дүү чөлөө Гонория гэж хүүхэн Атилад дурлаад нөгөө хоёр чинь хоорондоо бон харилцаа үүсгээд ингээд байж исэн чинь Руанаас ороод тэгэнгүүт Атила буцаад одоо нөгөө хаан ширээний асуудал үүслэгээ буцаж очиад ингээ явж байгаа. Тэгээд дараа нь мань хүн чинь Ром эзэн тулс руу халтаад Аэцтайгаа байлдаад ингээд тэгээд хамгийн сүүлд нь Аэцэн тэгээд Каталоны талын байлдан гэж алдартай одоо түүхэнд бол ард түмнүүдийн дайн гэж нэрлэгддэг тэр том тулдаа мулдаанд оролцоод тэгээд хамгийн сүүлд нь мань хүн чинь Илдико хөлөөнийг герман хүүхэн эхнэр болгож аваад тэгээд тэр хүүхдтэйгээ юу анхны шөнөө хонжсэн чинь хүүхэн орлоод алцдаг ч үлээ. Тэгээд Атила өгч байгаагаар энэ кинод дуусч байгаа. Киноны үйл явдал нэг иймэрхүү яг хатан цагтдаг кинод адилхан гэдэг нь сценаар наргал адилхан юм билээ те. Бас нэг авгах гарч ирээ. Тэгээд нөгөө чи одоо наашраа. Тэгээд бас нэг өвөө шухны асуудал. Тэнгүүтээ ерөөс огтай болохгүй гэж сүүлд нь аль элдэнтэй амбал тэгээ ойл өгч байгаа кино аахгүй. Ер нь бол гэхдээ энэ кино бол энэ дээр гарч байгаа одоо дөрүүд бол бүгд түүхэн дөрүүд. Флавиа Аэцич байсан, Атилаач байсан, Каталоны талын тулдаанч болсон, одоо тэр Гонориач байсан, тэр эзэн хаан Валентинианч байсан. Тэгвэл энэ кинонд гарч байгаа шиг үйл явдлууд болоогүй. Хоёрдугаар одоо би дахиад нөгөө банк өгүүлдэг нэг сэдв байна тий. Ингээд хөөрхөн хүннүү Монгол гэхэр нэг юм хачин ойлгочин юм шиг тий ийм сонин хувцастай ийм хүмүүс болгож гаргаад зэрлэгдүү тий. Үгүй харин тий тэгээд арьс марс ийш. Үгүй энэ үеийн хүннүүгийн эзэнт гүрэн одоо бид нар нөгөө хүннүүгийн эзэнт гүрэн гэхээр дандаа нөгөө модон шайн юу тэрний үеийн гүрнээ бодоод байгаа шүү дээ. Энэ баруун Европт байгуулагдсан хүннүүгийн гүрэн гэдэг чинь Каспийн тэнгисээс одоогийн Бэлэг хүрсэн ийм том эзэнт гүрэн байгаа шүү дээ. Тэгээ тэрийг удирдах байгаа хүмүүс гэж ийм хүмүүс байж таарахгүй байгаа үстэй. Бүр тэр байтугай одоо жишээлбэл Ромын эзэнт гүрэнд заяа зөвхөн энэ нүүдэлчдэд зориулсан тэднэрт зориулсан эд үлэг гоёлын зүйлсийг хийдэг тусгай даргачууд байдаг байсан. Бүр тэднийг тэр дархныхын газрын барбарик хүм гэж нэрлэдэг. Барбаруудад зориулсан хувц хунар гэдэг.
Жишээл Ром бол юу гэх юм бэ нөгөө суурин иргэншил учраас Ромын хүний эстетикийн тухай ойлголт айгүй өөр ихгүй өгчсөн. Ром хүн бол нэгдүгээр эрдний чулуунаас зөвхөн сувдаг хэрхэмлэн. Тэгээд сувд бол ингэж энэ тэнтгүү сувд байна гэж байхгүй. Тэгээ чиний төникний энэ дээр одоо нөгөө төникнийхээ үзүүрийг бэхэлдэг хэсэг биш үү те? Зөвхөн тэр бэхэлдэг хэсгээр нэг сувд их гоё сувд байх. Тэгжээж тэр чи их гоё харагддаг гэдэг ч юм. Нүүдэлчд бол тийм байхгүй. Чи бүс хийгээд сувд хийх үү? 100 сувд. 10 одоо юу гэдгийг анар. Одоо тэгээд намин гэл ингээл амар марсасын магадгүй тэр бүснийх нь үнэ нь сая долларч болж магадгүй л дээ. Тэгтээ амар гоё байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө тэднэрт нь зориулж тийм үнэтэй. Тийм одоо стилээр нь юу хийдэг даргачууд байдаг байсан байхгүй. Барбарикум гэж. Тэгээ яг варваруудын өмсч идэлдэг юм хийж байгаа юм. Гэхдээ тэд нар чи ийм гачин ноорхоо хувцастай хүмүүс биш байсан гэсэн үг шүү дээ. Сая долларын бүс зүүч чи яаж ноорхоо гэдэг. Биш үгээд Каспийн тэнгисээс Бэлэг хүртэл улсыг эзэлсэн хаан байж ич яаж чи ийм ноорхоо хүн байх юм. Би ч юм нутаг дэвсгэрийг харуул. Ийм улс байл шүү дээ. Аль нь гэсэн үг лээ. Одоо энэ Атилагийн эзэн тулс гэх Каспийн тэнгисээс тэр харалтаа чи Франкын нутаг Саксон Максон энэ одоо Дунай мөрөн шүү дээ. Дунай мөрнөөс хойш ийм том нутгийг эзэгнсэн одоо эзэн хаан. Энд чинь далайн улс шүү дээ. Аль далайтай хэлсэн. Тэглгүй яах вэ? Тийм. Одоо ийм улс байхгүй. Тийм. Тэгээ тэр үеийн Ром чинь ингээд нэг голоор хоёр хуваагдаад энэ дорнод Ром эзэн тулс энэ өрнөд Ром эзэн тулс гэд хоёр хуваагдсан байсан үе байхгүй. Энэ хүмүүнээс чинь болж одоо нөгөө ард түмнүүдийн нүүдэл гэдэг юм чинь хөдөлж аажимдаа Ром эзэн тулсыг сөнөх шалтгаан болсон юм түүхтэй. Тийм болохоор тийм ноорхоо хүмүүс биш. Одоо жишээлбэл Унгаруудын дунд өөрсдөө хүннүү гаралтай гэж үздэг хүмүүс их биш дээ. Тэд нэр одоо энэ хүннүү нарын хувцсыг сэргээж өмссөн байдлын энэ. Ийм ноорхоо хүмүүс байна. Хоёрдугаар чи хараа. Монголчуудаас ер нь ялгагдах юм их багтаа байгаа. Тийм, хувцс нь бол дээл хувцас тийм. Гутал нь хүртэл урагшаага ээтгэр Монгол гутал шүү дээ. Эдгээр чинь энэ хүмүүс чинь зүгээр нэг юу гэж юм судлаад янз бүрийн одоо эрдэм шинжилгээ судалгаа хийж байгаад ингэдэг юм байсан юм байна гэж хийсэн хүмүүс аахгүй. Тэгэхээр зэрэг хүннүнэр бол тийм энэ кинон дээр гарч байгаа шиг тийм ноорхой этгээдүүд биш л дээ. Тэгээд юу гэж одоо Атилал гэж яриад байгаа бол энэ чи эзэнт гүрэн байна. Тэр нь ер нь Европын түүхэнд энэ Атилагийн байгуулсан гүрний учир холбогдол нэлээд байсан юм шиг үү те. Маш их. Түрүүнд би ч юм хэллээ шүү дээ. Эдрийн энэ хүннүнээс болоод ард түмнүүдийн их нүүдэл гэдэг юм эхлээд тэгээд тэрнээс болж Ромын эзэнт гүрэн сонс юм а гэж те. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо эрдэмтдийн дундаа энэ хүннүү энэ эдний чинь гүүннүүд гэж байгаа. Манай нутагт байсныг хүннүү гэж байгаа. Тэгээ гүүнний хүннүү хоёр бол хоёр өөр юм а гэж үздэг бас хүмүүс бий. Яг гэвэл манай түүхэнд бол манай эртний 48 онд юу хийж байгаа штэ. 48 онд ар өвөр хүннүү болж салаад өвөр хүннүү Хятадын нутг руу ороод тэгээд юу яагаад тэндээ хүннүүгийн гаралтай улсууд байгуулагдсан тухай ойлоо Мулааны тухай дугаар дээр нэлээ ярьсан. Ар хүннүү болохоор юу яагаад за нэг хэсэг одоогийн талаас гэхээр энэ Киргиз, Казахстаны тал дээр байжгаад тэгээд дараа нь тэр жижиг шаниугийн үед Ромын цэрэг тэнд очсон тэдний хөлсний зэрэг болж ингэж баялдаж явж байгаа зүйлд нь жижиг шаниу алагдаад гэд тэгж ярьсан. Тэгээд тэрнээс хойш доон мөрөн хүртэл дахиад нүүдлийн улбаа олдохгүй нэ гэж эрдэмтэд яриад байгаа. Тэгээд тэр энэ бол хоёр өөр үндэстэн байна гэж ярьж байгаа хүмүүс нь тэрийг одоо үндэс болгоод биш энэ юунд энэ Европт байсан хүмүүс байна гэдэг ярьж байгаа хүмүүс байна. Фин уугар
улсууд байна гэсэн байдлаар. Ер нь бол тэнд нүүдлийн улбаа олдохгүй эсвэл хүннүүгийн буш олдохгүй байна гэдэг нь тэнд хүннүүнэр байхгүй байсан гэсэн үг биш байхгүй. Хамгийн гол нь хэрвээ яах юм бол одоо ингээд түүхийн жоохон хараад үзэх юм бол тэр баруун тийш нүүрсэн хэсэг чинь ингээд цаашаа холдож нүгээд 2 дугаар зууны үе гэхэд бол ижил мөрөн дээр гараад ирсэн баг. Нүсээр яваад. Нүсээр гэдэг маань нөхдүүд баялдаад явна гэсэн үг шүү дээ. Тэгээд нутгийн овг аймагуудтай холилдоол тий чи өчнөө 100 жил өнгөрчхөр чи айжимдаа магадгүй төрөх чинь арай өөр болоо л тий нөгөө Монголын тал нутагт байсан хонигор нүдтэй шанаа томтой нөхдүүд биш ингээд төрөг овг аймагуудын холц молц ороод ингэж явсаар байгаад Европт ирэхдээ бол жоохон төргжүү маягийн төрхтэй болцсон байсан байх л та бодвол тэгэхээр дайн чанар хогт алдаагүй байсан гэсэн хүмүүс шүү дээ. 2 дугаар зууны үед Потелмын картыг зурхад Дон мөрний хавьд хүннүүнэр байна гэж зурагдаад байгаа юм. Тэгэхээр бид нар чинь нүүсээр яваад 48 оноос 2 дугаар зуун гэж ер нь 150 жилийн дараа бол Дон мөрөн дээр ирсэн байгаа хүмүүс аахгүй. Тэгэд бид нар нэг юм ойлгох ёстой. Яг гэвэл тэр үед энэ Украины тал мал одоо энэ хар тэнгис Криммэрийн биш шүү дээ. Энд чинь готууд амьдардаг байсан байхгүй. Германы овг аймагуд. Эдний чинь хүннүүнэр буцахад төрсэн байхгүй. Чин Остготын хаан Эрманарих гэж их алдартай хаан байж хагаад их хүчрхэг улсыг байгуулад тэгээд нас нэлээд өндөр болж явах үед нь хүннүүгийн довтлогоо орж ирээд тэгээд Эрманарих бол улс байгуулад улс сөнхөө өөрөө үдсэн ховор хаадын нэг. Тэгээд нөгөө готууд чинь буцагдж түргдээд гэхдээ Кремеримд бол готууд үлдсэн юм байл л дээ. Сүүлд нь одоо манай түүхэнд гарах юм бол Алтан ордын ноёдуудтай нийлээд тэр готууд чинь литум итвтэй байлдаж явсан хөх холын дулдаан молдаан дээр нэр усан дурдагдаад гардгийн гинт үлдсэн. Ер нь бол биш дээ. Оросууд бас нэг юм талархах хэрэгтэй байгаа шүү дээ. Яг бол славянууд чинь тэр үед бүр Балтийн тэнгисийн эрэг дээр бүр хойно байсан хүмүүс аахгүй. Энэ наатлын нутаг чинь тэр чигтээ германууд ч Остготууд, Вестготууд гэдэг тэрийн хүннүүнэр чинь шүрдээд өгсөн. Шүрдээд бүгдийг хөөж явуулаад тэгээд нөгөөдөл чинь зогтохтой Ромын хил рүү дайрж ороод тэгээд нөгөө Ром чинь баахан баруурууд ирлээ. Тэр вандалууд, алаанууд, Остготууд, Вестготууд ч бүгд тэр ирж байгаа юм тэр ихгүй. Тэгээд дараа нь хүнүүгийн гүрэн задраад сүнэд алга болчихгоо энэ нутаг дээр хэн үлдсэн гэж славянууд үлдсэн. Одоо Украин Оросын дайн чинь хүннүүгийн газар нутаг дээр болоод байгаа юм шүү дээ. Ер нь бол бүр тэгж ярих юм бол хотуудын нутаг дээр болж байгаа. Хэрвээ хүннүүнээр очиж тэр нутгийг цэвэрлээгүй бол одоо энэ Украин Орос хоёр булаацдалж байлдах. Тэнд чинь нэг нөхөр Ein zwei drei Achtung гэсэн нэг нөхөр сууж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг эндээс мэрц бүр жинкнэрээ туслаад аюул болж байгаа шүү дээ. Тийм болохоор Оросод бол бид нар баярлах хэрэгтэй байхгүй хамгийн анхны нутгийг цэвэрлж өгсөн байхгүй энэ хүннүүнэр чинь. Эхний юу баярлал дараа нь тэр чинь дахиад энэ чинь тогтолцоог энэ Москвагийн тэр дараагийн ер нь анхны нутгийн юу яж гэсэн хүмүүс байхгүй. За ер нь гэхдээ юу худлаа биш шүү үнэн. Тэгээд энэ одоо энэ нөгөө нэг энэ тэгээд Руа гэдэг энэ юу хаан ба штэ тий. Энэ хаан нь бол бас зүгээр нэг ийм нүүдлийн гар биш байсан. Энд чи бас Дорндромын эзэнт гүр нэглээ сандрагж исэн хүн баггүй юу? Дайн дажин хийж. Энэ одоо Флавиа Авици шоронд байна. Тэгээ нөгөө хүннүүнэр дайраад ирэхээр нөгөө Ромын хаан чинь сандрахтаа хаан ч яг одоо энэ дээр хаан гэж нэг мэдрэл муутай гар шиг Валентиниан хааныг тэнийг хүн шиг гаргацсан. Яг жинхэнэ одоо хорон хариулагч нь ээж нь Галла Палатей гэвлүү. За Галия гэж хэлээд буршуулаад Галия ихчин хороор бүх юм найрагддаг болц. Тэгээд энэ Авицыг шоронгоос чөлөөлж байгаа. Кинон дээр тэгж гарч ирлээ. Тийм кинон дээр. Ер нь бол ингэж ч бас нэг ягаагүй. Флавиа Авици бол Ромын түүхэнд сүүлчийн Ром хүн гэж тэмдэглэгдсэн хүн баг. Тийм ундаг жинжин баггүй. Тэгэхдээ энэ хүн чинь
юу дунаа хавцаа төрсөн ер нь яг эцэг нь бол Итали хүн биш. Энэ дунаа хавцаа төрсөн ямар нэгэн славян цусны хүн. Гэхдээ Ромын цэрэгт албаадаг байсан хүн байжгаад тэгээд Итали авгаа аваад тэгээд энэ АЭЦ төрөөд гэхдээ тэр эцэг нь бас нэг албан тушаалтан Ромын цэргийн албан тушаалтан байсан. Тэгээд баг байхад нь энэ нөгөө юунуудтай готуудтай дайн болоод тэр дайнд найрамдахад готуудад барьцааны хүмүүс хүүхдүүд өгсөн юм билээ. Тэрэн дотор энэ Флавиа АЭЦ-ийг өгсөн байхгүй. Яг энэ ирлий зэмжлэл гэсэн багтлаа. Тэгээд нөгөөдөг чинь нэг язгууртны хүүхдгсэн утгаар готуудын нутагт очиод тэгээд дараа нь нөгөө готууд хүннөө хоёр байлдснаас болоод маань хүннөөгийн нутагт очиод тэгээ багтаа хүннөөгийн нутагт өссөн. Энэ Флавиа АЭЦ гэдэг. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Юуны энэ кино руу орохоос өмнө одоо шинэ бараг Чингис хааны талаар кино хийснээс Атилагийн талаар барууныхаа илүү их олон кино хийсэн байт юм шүү. Тэгээд тэр болгон дээр дөрүүд нөх олон өөр янзаар гаргадаг. Атилагийн тухай кино бол өөр кино урлаг үүсч эхэлсэн үеэс эхэлж хийсэн шүү дээ. Энд ч одоо хамгийн ихний кино 1918 онд Италиуд хийсэн байдаг лөө. Тэр нь нөгөө 16 онд ч үлээ. Дайны үед, дэлхийн нэгдүгээр дайны үед. Тэгээд тэр киноны гол утга санаа нь бол одоо ингээд дайснууд ингээд Италич тэр үед Германы талд байгаагүй шүү дээ. Германы эсрэг байлцсан шүү дээ нэгдүгээр дайнд. Тэгээд одоо энэ германуудыг хүннөөнөр шиг юм зэрлэг туршин улсууд ирж гэн тийм болохоор эдний эсрэг байлдах ёстой тэгээд тэр Атилла гэдэг киног хийсэн түүхтэй дараа нь 20-од онд Франк юм блэ нэг Германы кино найруулагч Атиллагийн тухай киног хийсэн. Франц Ланг. Франц Лангийн хийсэн кино бол одоо бүр Гитлерт маш их таалагдаад. Тэгээд Геббельс Франц Ланг дуудаж чи юу н манай одоо юунд кино урлагийг удирдах авч явах энэ гэсэн санал тавьжсэн юм ээ. Тэр ямар учиртай гэхлээр энэ Атилла чинь юу гэдэг вэ? Германы одоо ялангуяа Гитлерийн Германы удирдагчдыг шүтдэг байсан Нибелунгийн дуулал гэж одоо их том туйлс шүү дээ. Одоо Герман үндэстний хувьд бол их том туйлс л да. Одоо бидгүй манайхаар бол юу юм бэ? 90 сайн харангуй гэдэг шиг туйлсахгүй. Тэн дээр гардаг хөөх. Атилла гэдэг маань. Атилла хаан. Тэгээд тэр туйлсын тэр хэсгийг авч хийсэн Кремхельдийн өс авалтч билүү. Тэр 2 ангит кино хийсэн 2 дугаар анги. Тэгээд тэн дээр бол Атиллаг тийм мэдээж кино өрөндөө кино урлагт бол бас л нэг тийм харгис догшин зэрлэг тэгэл ингээл ингэсэн хүн болгож гаргаж харуулсан байдаг. Тэгээд дараа нь тэрнээс хойш чинь дараа нь 60 50 эд онд нэг Итали Франц хоёр хамтарч ийлээ. Бас Атиллагийн тухай кино хийсэн юм. 54 онд. За энэ кино хамгийн гоё энэ кинонд чинь Антони Куин, Софи Лорен хоёр тоглосон байдаг. За Софи Лорен Гоноред, Антони Куин Атиллад. За мэдээж Софи Лореныг мэдэн штэ алдартай киноч 50 доллар. мэдгүй яаж мэдгүй одоо. Чад. Одоо дээр үеийг мэдхгүй нэг хосролцсон гэж хэлж болохгүй байна. Юу ямар гэдэг юм бэлээ дээ. Зинжинийх л гэж байгаа шүү. Тэгээд дараа нь ер нь энэ киног хийсэн хүн тэр юуны 54 оны Атилла киног шүтдэг хүн байх шиг. Энэ кино дээр гарч байгаа дүрүүдийг яг тэр киногоор дагуулж хийсэн харагдана. Ялангуяа Валентиниан хаан гэж нэг мэдрэл муутай тэр кинон дээр тэгж гаргадаг байхгүй. Ер нь түүхэн Валентиниан хаан тийм мэдрэл муутай огт байгаагүй. Тийм яг зөвхөн мэдээ засгийн бодит эрхийг бол нөгөө мундаг олигархууд барьдаг байсан учраас тэр хаанд хийх олон юм их болцоо олдоогүй ч гэсэн
Гэхдээ энэ кинон дээр гарч байгаа шиг тийм мэдрэл мотой тоглож одоо юу наадхаас өөрийг мэддгүү үгүй шугнаас өөрийг сонирхдаггүй тийм юм биш байсан л да. Тэгээд дараа нь германууд нөгөө өмнө хийсэн Атилагийн кино биш үү? Тэрийг ер нь дахиж хийгээд тэгээд Франц Лангийг чи хийгээч гэсэн чинь нөгөөх нь би хийхгүй гэсэн баг. Яг бол мань юм чи нөгөө Гитлерийн Германы тэр кино урлагтай холбогдсон юм дахиж одоо юу гэх сэдрэх сонирхолгүй байсан. Харин 67 онд бол Кремхильдгийн үс гэж энэ киног дахиж хийхдээ тэр кинон дээр бол харин Атилаг яг тийм орчин үеийн хаан маягаар гаргасан байгаа. Тэгээ би ягаад энэ Атилаг ингэж одоо энэ байна л да өөрхөө. Энэ Жерард Батлерыг санаж байгаа үстэй. Энэ чинь дараа нөгөө 300 спартчууд дээр Спартын хаан Леонидас болж тоглодог шүү дээ. This is Sparta гэл. Өшөглөөл тий. Би яг тэрний хэлээд байна гэхэлэр энэ түүхэн их сурвалжуудыг аваад унших юм бол ерөөсөө юм хүн байгаагүй байхгүй. Ерөөсөө юм хүн байгаагүй. Энэ Атилаг нүдээр үзсэн Паноны Приск гэж одоо Византийн элчээр явсан хүний дуртгал байдаг шүү дээ. Тэн дээр одоо мань хүний яг өөрөө биеэр уулзсан хүн шүү дээ. Тэгээд ийм одоо хүн байсан. Одоо тэгээд их сонь энэ одоо энэ Атилагийн байгаа юу байшин за тэгээд тэр ах Руа гэдэг штэ хаан гэдэг. Тэр мөрний одоо юу юм бэ? Дөрвөн баган донд явган санталтай тавиас утсан гарч байж байгаа шиг тийм. Юу юм байхгүй штэ. Тэр Приск бол айгүй ордон гэж бичиж байгаа штэ. Бүр юм модон багантай, модон баган уулцтай, хээ уулцтай, сийлбэртэй тийм ордон байна. Тэгээд энэ Атилаг дагсан жанжит нь бол бүгд алт мөнгөн аяганд хоолунд идэж ууж гэн хувц хунар нь алт мөнгөөр чимлэгдсэн хүмүүс байна. Харин ганцхан Атилаг хувцсандаа нэг ч хэрэг алт байхгүй. Малгай нэг ч хэрэг тийм алт мөнгө идэлгүй дандаа энгийн давуу юм малгайтай. Тэгээд тэднийхэн донд ганцаараа модоо аягнаас хоол идэж гин гэж үзсэн. Хэнийг санагдуулж байна? Хойд Солонгосын Кимчин Уныг санагдуулж. Өөдөө чи өө эзэн Чингис хаан чи санагдахгүй нөө. Чингис хаан чи ерөөсөө тийм алт мөнгө тоодгүй хүн байсан ш. Яг тийм юм санаанд орохоор юм билээ. Очиж Кимчин Ун тэр Кимчин хамгийн энгийнээр бас байгаа ш. За бойлоо. Хойд Солонгосын ганцхан тарган хүн бидстэй гэж. Энэ дээр бол тийм байхгүй байгаа. Энэ кинонд гардаг шиг юм шалдан үсгэзгэн сексист нөхөр энд нэгүр дахиад байгаа тийм бол ерөөсөө байхгүй. Бодит юун дээр бол тэгээ тэмдэглэгдсэн хүн юм ба шүү дээ. Ингэж дүр байдлын тий. Тэгээд тэр яриамаараа ингэж ярьсан тэгээд асууж байгаа юм энэ төр нь бол чинь бас тэр үедээ боловсралтай хүн байгаа байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг юу нөгөө Европын кино урлагт нөгөө хүннүү гэхээр юу болж байгаа шүү дээ. Нэг тийм зэрлэг балмад гэдэг ойлголт гаргаж байгаа шүү дээ. Тэгээд тэр зэрлэг балмад гэдэг ойлголтоо дагаад эдрий чинь ингэж зэрлэг балмад хүмүүс болгож хийгээд байгаа байхгүй. Тэрнээс биш Нибелунгийн дуулал одоо энэ чинь Герман үндэстний хамгийн том юу одоо бараг л Германы Монголын нуус тавч байгаа байхгүй. Тэрэн дээр Атилаг бичиж байгаа нь бол их шудраг юмыг голцоор хардаг сайхан сэтгэлтэй хаан гэж гаргаж байгаа байхгүй. Тэр юм дээр тэгээд нүдээр үзээд уулзсан хүн гэж яаж байгаа. Ер нь бол гол Атилагийн тухай мэдээллийг бол Византийн түүхч Йордан гэж хүн бичсэн. Гэхдээ энэ Йордан өөрөө гот. Визант очоод амьдэрсэн гот байхгүй. Тийм учраас мань хүн готуудынхаа нүдээр тэр түүхийг бичсэн шүү дээ. Тэгээд яг мань хүн бол Атилад дургу байх нь ойлгомжтой. Готуудын бодоо олгож исэн хүн учраас. Тэгтэл мань хүн бичгтээ бол ингээд ийм одоо эд хэрэглэлтэй ингэдэг гэдэг. Ер нь бол бас тийм зүгээр нэг тийм тэндэг ажилгүй гарууд зэрлэг догшин гарууд бишээр хэлсэн байхгүй. Гэтэ энэ кино урлагийн клишэ чинь айгүй нөлөөлж байгаа. Одоо жишээлбэл штэ дэлхийн 1-р дайн эхэлж штэ. Дэлхийн 1-р дайн эхлэхэд жишээлбэл англичууд, францчууд Германы хүннүүнэрийг дарья гэдэг үгээр гаргаж байгаа шин. Германы хүннүүнэрийг. Тэгэхээр одоо нэг тийм зэрлэг мэрлэг хүмүүс гэж харагдаж байгаа үстэй.
Хоёрдугаарт Нибелунгийн тухай дуулал дээр нь Атилла гарч ирээд тэр чин Бургундын Вангийн охин Кремхильдатай суугаад одоо ингээд герман хүннөө хоёр суугаад эндээс нь хүүхэд мөхөд гараад ерөнхийдөө нөгөө Европ үнийн толгойд эднэр ер нь нэг хамаадаг гэсэн ойлголт байгаад байна шүү дээ тий. Тэгээд энэ Германы хүннээр гэж тэгж нөгөө юу гэх юм жигших дүр болгож ашигласан байхгүй. Тэр ч байтугай чи одоо фашист Герман зөвлөлбөт улсад халдан довтлоо гэдэгэнгүүт Ариун дайн гэдэг кино гарч байгаа шүү дээ. Дуу гарч байгаа шүү дээ тий. Тэр Ариун дайн гэдэг дуун дээр бол Германы фашистуудын одоо хараал идсэн ардаатай байлдана гэдэг. Ардаа гэдэг чинь нөгөө бид шүү дээ. Алтаард. Тэгээ Орос хүний толгойд шууд тэгэд тусч байгаа байхгүй. Орд амар л зэвсэн ерөөсөн гэл тийхэл устгасан зэрлэг догшин балмад хүмүүс гэж. Ингиж нөгөө хүмүүсийн толгойд ингэж кино урлаг одоо дуу хөгжим одоо юу гэдгийг тэрүүгээр дамжуулж ингэж суулгаж байгаа юм зүйл байхгүй. Тийм учраас хоёулаа ер нь шүмжилж яхах зөв. Гитлерийн үл суртлын сурталгуулгын үед харин Атилла нэрэг дүр юм байна тийм үү? Тэр кинонд бол үгүй байж байгаа нь бол тийм дэрлэг догшин хүний юу. Тэгтээ дүртэй гаргацсан тэр кинон дээр. Тэгтээ юу нөгөө их зохиол биш үү? Нибелунгийн дуулал. Нибелунгийн дуулал гэдэг их зохиол дээр нь Атиллагийг одоо сайхан шудраг мундаг сайхан хүн гэд гаргацсан байхгүй. Тэр кинон дээр нь бол энэ чинь Зигфрид, Кремхильда, Брунхильда германууд нь мундаг гоё байх ёстой шүү дээ. Тэднийг гоё гаргаад Атилла чи Нибелунгийн дуулалыг уншаагүй. Нибелунгийн дуулал гэдэг чинь яг тэ Бургундын Вангийн охин Кремхильда, Зигфрид гэдэг мундаг герман баатартай ягаад тэгээд тэр чинь юу лээ нэг хамаатныхаа хүүхэндээ муудалцаад тэгээд тэр нь хааны хатан байж байгаа Зигфридийг наалаад тэгээд дараа нь Атилла танай удмаас нэг гүнж авч сууя гэсэн чинь Кремхильдаг чи явж суух уу гэд тэгэнгүүт нөгөө Кремхильда би Зигфридийн хөршиг авахын тулд явж суунаа гэд очиод Атиллатай суугаад тэгээд дараа нь нөгөө Бургундын хаан Ван ирээд одоо Атиллатай уулзах үед нь Кремхильда нөхрөөрөө дамжуулж тэр ягаад тэр юу вэ нөгөө Вангийнх нь буусан ордныг шатааж өсөө авч байгаа л ийм тухай домголдоо. Тэн дээр бол гэхдээ Атиллаг тийм нөгөө сүүлд нь кинон дээр нэг юм арзайсан гаргацсан болохож тэр их зохиол дээр нь бол тэгж Атилла Эцэл гэдэг нэрээр ордог. Атиллаг юу тийм хариус тогшин одоо тийм хүн гэж ерөөсө гаргаагүй. Тэг чи хоёр герман хоорондоо өсөө авалцаад байгаа шүү дээ. Ер нь Бургундын вант улсыг сөнөөс нь бол бодит түүхэлтэй. Тэр бол Атилла орд сөнөөс. Атилла өөрөө. Гиснээс домгоор бол Атилла чи ижил мөрөн хавь төрсөн хүн шүү дээ. Тэгээ бид нэр ижил гэдэг чи одоо нөгөө монгол хэлний гүйгүүлэгч шилжих дүрмээр очиод итил гэдгийг ижил болгочиход байгаа. Одоо тэр үеийн их сурвалжууд төр итил гэж их бичиж байгаа. Итил гэж. Ижил Атилла. Тэгэхээр нэг үндэстэй. Үгүй энэ Атилла биш шүү дээ. Бид нар Атилла гэж Европ дуудлагаар нь яриад байгаа байхгүй. Атилла байхгүй. Тэгэхээр одоо нэг тогтцсон хэллэгээр нь дуудахгүй бол ягаад ч би энийг адил гэж ярих гэхлээр нэг болохгүй. Үгүй суул гэж мэдгүй. Адлаа гэхээр энэ гудамжинд зөндөө олон адлаанууд явж байгаа шүү. Тэрний нэг болчих гээд байна л да. Атилла гэ тэнгэрийн дашуур гэхээр тэр чинь шал өөр сүртэй. Хоёрдугаарт энэ хүн чинь алдарт гарсан өөр шалтгаантай бас. Энэ хүн чинь Ромыг бужигнуулснаас гадна энэ ч одоо Парижийн айгүй том сүмүүдэд Атиллагийн зураг байдэн шүү дээ. Бүр дундад зууны үед ингээ мозаикээр хийж өрцсөн. Тэгж айж исэн. Парижийн сахиусан тэнгэр Женевьева гэж байна. Тэр Женевьева чинь Атиллагаас болж сахиусан тэнгэр болсон юм. За. Яг бол нөгөө Атилла чи юу Францын нутг одоо тэр үед Галын нутг руу дайрж ороод ингээд хотуудыг эзлээ шатаагаад явж байхад Парижийн их айс юм байна л да. Тэр үед Париж хамгийн том хот нь байгаагүй хаа. Орлеан хамгийн том хот байсан баг. Парижийн их айс чинь Женевьева гэж одоо нэг тийм
Орон гарын хүүхэн гэх юм уу юу гэх тэр чи гинт юм хүм орж гардаг хүүхэн байсан юм шиг. Тэгээ тэр Монгод нь орж байгаа. Монгод нь орж гардаг. Мэдгүй яг нэмлэгийн нэр томьёогоор юу гэдэг юм мэдэхгүй. Нэг тийм хүн байжгаад тийм хүүхэн байж байгаа. Та нар битээ санацсан хүннөөнөр ийш ирэхгүй гэд. Нэрээ хүннөөнөр ирээгүй Париж руу. Бодвол тэр үед Париж нь том хот нь биш байсан учраас ачаал бүгд л өгөөгүй гэж магадгүй. Тэгвэл үнэхээр Париж руу ирээгүй юм байна л да. Тэгэнгүүт нөгөөдөл чи энэ ёстой одоо мэрэгэн түргэн хүүхэн байна гэд Женевьев гэд Парисын Сакусын тэнгэр болгож өргөмжлөөд тэгээд тэрний чинь сүм байдаг байхгүй. Тэр сүм дотор Атилаг ингээ мозаик зураг өгдөө. Тийм юм. Тий. Хоёрдугаарт Атила чи ингэж энэ Каталоны талын тулдаан чинь нэг л үзэгдэл. Тэгээд тэрний дараа маань хэмжээ Итали руу дайрч ороод По мөрний гатлаад бүр юу хурж явсан чинь Ром хурж явахгүй нөгөө зогсоо хамт байхгүй. Тэгээд яасан чинь Ромын тэр үеийн паплам Леон баха. Тэр одоо Атилатай очиж уулзаад тэгээд Атила буцаа явсан. Тэгээд тэр нөгөө нэг Христосын шашны тэр дундаа католик шашны тэргүүний нэр хүндийг одоо өндөрт өргөхийн тулд энийг чинь айгүй домог болгож ингэж дээш нь өргөж гаргаад тий. Тэгээд одоо бүүмэд Атила нь ухаарлын хутгийг олоод буцаагүй бах. Зарим их сурвалжуудад харахад Леогийн авч явсан алт бол хангалттай байсан юм шиг байна. Тахуулдсан юм шиг. Тэгээд нөгөө паплама мундаг гэж харуулахын тулд энийг айгүй гоё домог болгож ингэж гаргасан юм түүхтэй байхгүй. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон анзны шүс уугаарай. Denk Farm. Энэ кинонд бас нэг орон гарын хүүхэн яваад байдаг юм чинь. Тэгээд бодвол эдний бөө гэж харуулсан байгаа. Яг тэр бол зохиомл дүр баг. Тэгээд энэ том хаанч ерөөсө тэр хүүхний үгээр л бүх юмудаа шийдээд байсан. Сая дүр нь ороод гарлаа нэг юм. Энэ одоо ингээд юу тавьсан? Юу шиг Юус тавьсан? нөгөө бүйтэн гой шиг ингээд цээж нүцгэн моринж тавгаал тий. Юу хаан ингээд яваад байх болоод ээдээ юу л бол та. Энэ үед хаан байгаагүй гэсэн утга яваад л л дээ. Дараа нэг хааны үгүй. Гэхдээ энэ чинь хаангүй шүү дээ. Хаангүй шүү дээ бас. Ер нь бол энэ кинонд дэр гардаг шиг тэгээд Блэдэн энэ хүүхнийг булааж аваад тэгээд энэ Блэдэн гарч энэ хүүхнийг булааж аваад тэгээд Атилан тэгээд ингээд алчиж байгаа юм байх. Энэ хоёр чинь нийлээд 10 жил хаанчилсан юм. Түүхэндээ. Тандем байсан юм уу? Тандем байсан. Тэгээд энэ хамтран засгалдаг. 10 жил хаанчилж явах үедээ энэ хоёр чинь дором эзэн тулсан. Амар ужигнуулсан. Хэд удаагийн тулдаанд нам дараа тэгээд тэндээс ч маш их татвар авдаг ийм юу болоод эн чинь грек руу хэд удаа хаалтаж орсон. Ер нь Константинополийг авахаас бусдыг л ер нь хийсэн хоёр байхгүй. Яг Блэдэн үхсэн юм уу, хорлогдсон юм уу? Блэдэн үхэл Атила ганцаараа ноёрхох, ноён болж хаан болж үлдсэн л ийм домогтой юм л да. Тэрнээс биш юу биш. Та нөгөө сонсчлээсэн бахын сошиаллоор яваад идэх штеп. Гэтлэр Оросыг эзлэсний дараа цаана байгаа Монгол ухсаатнуудаар хурууч бити, хуруг гэж юу гэдэг ч үлээ те. Хуруугаач бүү хүргээрээ тэр чинь үүний юм шүү дээ те. Энэ үеийн зүрхэнд нь орцсон гэж. Гэхдээ энд юу үнэхээр ард түмнүүдийн их нүүдэл гэдгийг эхлүүлсэн хүмүүс бол яхар байхгүй хүн өмөр л та. Дорн зүгээс ингээл түрэл тэгмүүд Готуч их том аймаг штэ. Бас жижиг аймаг биш. Тэгээ Готуч нь хүннүүнэр түрэгдээд тэгээд наашаа орж ирээ. Тэгэнгүүтээ наадалтай байсан Вандалууд, Алаанууд, Ламбардууд бүгдийн түрээд тэгээ нөгөөдөл нь бүгд Ромын нутгаар ороо. Сүүлдээ тэгээд Ромо нефт гараад Вандалууд чинь бүр Африкт Карфаген хавцаа яваад очиж байгаа штэ. Цухтаа. Тий. Айгүй олон бидний хэрэгэлдэг нэр томьёо чи энэ үеэс гаралтай байгаа. Вандалууч Ромыг эзлээ төв байсан. Тэгээ вандализм гэдэг үг чинь тэгэж гарч байгаа шүү дээ. Яг гэвэл чи тийм гоё юм үрж ирээд бүгдийг нураагаад төвөөгөө хайчихлаа. Яг ч юм тэрийг одоо ингээ хүннүү нэртэй холбож ойлгоод байгаа. Вандалууд гэдэг чи Герман аймаг. Герман аймаг. Тий. Варварууд байна. Варварууд ер нь мэдгүй Герман Ромын хэл дээр анх одоо ингээ ирсэн нэлээд том аймаг нь варварууд юм шиг байна. Чи варвар гэдэг аймаг
Яг юу энэ ромчууд варварууд гэж нэрлэдэг гэж ойлгомжгүй ярьдаг хүмүүс байхгүй. Вар гэж ярьдаг. Чи вар германууд уусдаг. Чи вар вандалууд нь нүүдэлчд биш үстэй. Гүг зүгээр суурин гэх юм уу тийм. Гэхдээ одоо юу яаж амжаагүй аймгүй ч бүр тэгж иргэн шиж амжаагүй аймгүй ч тэ. Тийм болохоор зэрэг тэр аймгууд чинь энэ хүнүүнэр дүрэгдэж тэгээд энэ эхлээд тэднэр нь эндүүдэж өнгөрөөд араас нь хүнүүнэр нь ороод эндүүдсэн байхгүй. Тэгэхээр Ромын эзэнт гүрэн чи яаж чадах юм бэ те. Хоёрдугаар одоо энэ өөрхийн энэ Валентиниан хаан Ромын эзэнт гүрэн гэж биднэр энэ үе чинь Ромд байгаагүй юм шүү дээ. Ром ч бүр байхын эцгүй газар болоод энэ үед. Тэр нь үсв. Одоо юу гэх юм бэ? Живтэр нөгөө гладиаторыг ярьж яхад нөгөө Ромын хүмүүсийг удирдахын тулд бахан үнгүү хүнс тарааж өгөхөд хүрдэг байсан гэж ярьж байсан. Ром гэдэг тэр үед бараг сая хүнтэй хот болсон байхгүй. Тэгээ тэр хотыг барихад аюу хэцүү, удирдан барихад аюу хэцүү. Хоёрдугаар чи тэр хот дотор бослог гаргалсад яаж болох вэ шүү дээ. Юу н хэд удаа бослог гаргаж эзэн хаадыг алсан түүхтэй. Тэ? Тэгэхээр зэрэг хаадууд хоёр сонголтын өмнө тулж байгаа байхгүй. Нэг бол чи тэр хүмүүсийн амьдралыг сайжруулна. Нэг бол чи тэр хотоос зугатаад. Тийм үү? Тэгээ аль нь юмд вэ? Зугатах нь юмд байхгүй. Тэгээ эхлээд эдгээр чи Медиалан руу зугатсан. Медиалан гэдэг нь одоогийн Милан. Тэгээ Медиалан руу зугатсан чинь ямар асуудал үүссэн бэ гэсэн чинь нөгөө Милан чинь По мөрний цааталт. Тэгэхээр нөгөө цаанаас ирэх гаалууд, готуудын довтлогоонд өртөхөд айгүй амархан осолтой газар болчиход байгаа хгүй. Тэгэхээр за болигээд По мөрнөө буцаж гараад тэгээд Равеннад байсан үе. Энэ нийслэл нь Равенна жилжсэн байсан үе. Тийм учраас энэ үе Равенны хаадууд гэдэг. 1 сая гэж одоо ч Улаанбаатар 1.5 сая. Тэгээд асуудалд дийлдэхгүй хотын дарга нь арай зогтох болоогүй. Иргэдэн нүүд зогтох бол одоо туул болоод аваад налан их вагнуур руу зогтох юм байна. Одоо ч өөрхий юм хөгжсөн чи хаашаа жутсан бай. Асуудлаа шийдэж чадахгүй бол тэгээд нэмэргүй л дээ. Тэр үед бол Ромд чинь бүх асуудлыг чинь жижигдэг тэр нарийнхан гудамжинд нэг уурн өрсөн 100 багийн гарч ирээ пан хийтэл ороо тавиад баррикад үүсгээд зогсчулж ямар цэрэг ороод юуг шийдэх чадахгүй штэ. Тийм юу байсан. Ер нь бол энэ үеийн Ром бол нөгөө нэг эртний сайхан Ром биш. Ер нь бол эзэнт гүрний идээтэй бүглаа болцсон байсан юм яахгүй. Ромын ч өөрөө дампуурсан үеэлдээ ямар сайнд одоо энэ нэг славяны гаралтай айци сүүлчийн Ром болж байгаа юм. Эн чинь мундаг алдартай жанжин байсан учраас сүүлчийн Ром хүн гэж тооцогддог байгаа байхгүй. Нүмч бас дэшегээ гарсан карьер нь бол тийм амар биш. Чи Ирлиз нөхөр ингэж явсаар байгаад баг Ромын эзэн хаан болж байгаа шүү дээ. Энд чинь яг хаан болж болохгүй байгаа. Тэгээд гэхдээ үнэн хэрэг дээр Ромыг сахиж байгаа. Улаанбаатарсан яг адилхан шүү дээ. Ингээд түгжрэлтэй баруун дөрвөн замуудыг хааж өгөөл тээ. Тэгээ юу ч орох аргагүй болгоо. Тэгээ манай хот ч хараг адилхан зовлонтой болчихвол гэж харагдаа. Одоо ялангуяа үйл болохоор ч энэ түгжрэл утаа хоёр зэрэг явахарч бас л. Тэгээ түүхийн сургамжууд тэгээ одоо шийдэхин төлөв ажиллахгүй бол балар шүүл гэж штэ тий. Түүхийн сургамж тэгж байна. Чи хар орнолоо зүгтад нэмэргүй л гэж тэгж байна тий. Асуудлаа шийдээл гэж. Асуудлаа шийдээл гэж. Энэ киноны үйл явдал та дөрвөн цогц хэлж байгаа ер нь нэлээд бодиттой үйл явдлуудаас болж байгаа гэдэг. Ер нь яг ямар киноноос илүү энэ тухайд ямар конфликт байсан, зөрчилдөөн байсан гэсэн үг, мөргөлдөөн зөрчил. Яг энэ дээр дутагдaltaй тал нь дорнод Ромыг бараг гаргахгүй байгаа. Бүх үйл явдал өрнөд Ромыг тойроод яваад байгаа. Тэгээд тэнд болж байгаа одоо нөгөө хувилдаан энэ тэр тэгээд аюу Атилла тэдний хоорондын харилцаа гэсэн ийм асуудлууд гаргаад яваад байгаа. Тэгээд нөгөө талаас бас айцыг яг жинхнээр нь гаргууд бас их ойлгомжгүй болох байх л та.
Энэ Каталоны талын тулдаан молдон гэж яриад шүү дээ. Тэрнээс чинь өмнө АЭЦ чинь юунаас Атилагаас зөндөө олон цэргийн ангууд аваад Готуудтай байлтаадсэн. Тэгснээ дараа нь Атилатайгаа байлдахын тулд Готуудтайгаа нийлчихэж байгаа. Вест Готуудтай нийлээд. Гэх мэтийн энэ АЭЦ гэдэг бол баланс барьдаг агуу тоглох гэж байгаа юм. Мань хүн бол. Тийм учраас мань хүн балансаа их зөв бариад байгаа учраас хүннүүгийн аюул байгаад байгаа учраас хаадууд мань хүнийг төвчээд шүү дээ. Тэгээ мань хүн Ромын бүх асуудлыг шийдээд яваад байгаа байхгүй. Хаадуудаа тэгээ ингэчээд. Яг гэвэл мань хүнийг устгах чиглэлээр хүннүүнээр ороод ирвэл яна өдөөс нь байлдах үгүй гэдэг ч юм. Хүннүүнэрийг жоохон тамраад ирэхээр нөхөр Готуудтай нийлж аваад хүннүүгээ нэг нуг дарчдаг. Готууд нь жоохон домроод эхлэх юм бол өнөөнөөс хүн авч жагаад готуудаа дарчдаг гэх мэт. Энэ хүн бол дандаа ийм балансын тоглоом хийж исэн. Энэ өөр ямар шаарга байхгүй. Яг гэвэл энэ үеийн 4-р зууны 5-р зуун бараг болчихж шүү. 5-р зууны үеийн Ромын эзэнт гүрэн гэдэг чинь өөрийн зэрэг байхгүй шүү. Үе байхгүй. Ромчууд гэдэг чинь өөрснөө бүр төрөл арилжаад юу дайм байлдаанд явж амнасаа зарах. Юу сайхан жаргаал хаанаас өнгөө талхахол алиг гладиаторын тэмцээн байна уу гэсэн ийм хүмүүс болоод хувирцсан үе байхгүй. Ромын цэрэг гэдэг бол тэр үед нөгөө нэг зэрлэг бүдүүлэг овон аймагуудаас одоо хөлсөлж авсан энэ цэргүүд мэдээж цэвэр Ромын нэг тодорхой тооны легион байсан л байх л да. Байж л таараа. Тэгэхдээ гол хүч нь биш болчихж байгаа байхгүй. Гол хүч нь юу юм гэхэлэр тэр аймагуудаас энэ федератууд гэж нэрлэдэг байсан. Федератууд гэж холбооно гэсэн үг үстэй тий. Тэгээ тэр федератууд Ромын федерат болно гэдэг бол чи хөлс аваад тэгээд Ромын төлөө цэргээ нийлүүлж байлдахыг хэлж байгаа. Тийм болохоор өөрхий энэ АЭЦ-д бол нэг ч их олон сонголт байхгүй. Тийм тоглолт хийж ижил амьд үлдэхгүй бол тэгээд энэс энэ үед ч нөө дураараа вандалууд бүр шууд Итали руу дайрж ороод Ромыг штагаал, нураагаал ингээ яваад байгаа шүү дээ. Нэг вандал зүгээр нэг аймаг шүү дээ. Тэгээ гот нь ороод ирвэл яана вандалд гэж яхад гэдэг ч юм. Ийм юмнууд болж исэн үе л дээ. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Тэгээ кино бол тэр чигээр л говьцсан юм шүү дээ. Одоо шинэ энэ дээр Атила чинь баг юунд Ромд очиж баг тэндээ боловсрал эзэмшээд байгаа юм яа. Хувцамцын хүмүүсүүд чинь бүр явж хааны ихчтэй явуулдаа л тий. Ер нь бол энэ кинон дээр Атила байсан үнэн, АЭЦ байсан үнэн, Каталоны талын байлдан болсон үнэн. Нөгөө төрхөн үнэн, үхэн үнэн гэдэг шиг бусд нэр нэгсэн их ойлгомжгүй. Яг Валентиниан нэг тэнэг мангар нөхөр шиг гаргацсан байна лээ. Гонори бол ер нь тийм биеийн жаргал таашаалыг хүссэн нэг юм болгож л гаргасан байгаа үстэй тий. Ер нь түүх дээр бол хөрхийн энэ Гонорыг нөгөө Валентиниан амар дээрлэхэд бас учиртай. Яг бол Гонори чинь хамаагүй хүнтэй суучвал хаан ширээнд өрсөлдөх хүн гарч ирчих магадaltaй байхгүй. Яг л чиний төрсөн дүүчин штэ. Тэгээ тэр төрсөн дүүгийн нөхөр чинь хэрвээ удам сайтай хүн байх юм бол магадгүй Валентинианы оронд хаан суух ийм магадaltaй хүн болчих аюултай байхгүй. Тийм учраас нөгөөдөг чинь муу дүүгээ дээрлэж жагаад тэг юулээ ямар нэг хөгшин ямар дэш гэрлүүлэх гээд итгэвлээ. Тэгээд эхлээд нөхрөө чинь Константинопол руу өгөөд цөлөөд явуулчихж байгаа. Ромоос биш, Равеннагаас. Тэгээд Константинополд байхад нь чамайг тийм үнтэйгээр ирлүүлнэ гэдэг нэг асуудлаа нэг бүсэн шийдэх гээд байхгүй. Чи удам муутай нөхөртэй суулгачвал тэгээд дахиад тэндээс аюул ирэхгүй болох гэдэг нь шүү дээ. Тэгээ яасан тэгсэн чинь Гонорын тэгэнгүүт нь Атила цагтл бичээд намайг ирж аварж өгөөч гэд тэгээд бөгжөө өгöj явуулсан. Тэр үед бол нөгөө бөгжөө өгч явуулна гэдэг чинь энэ цагтлыг авч явж байгаа хүн ориг цагтл авч явж шүү.
гэдэг нотлох. гэсэн нотлогоо гэж ойлгох хэрэгтэй байсан гэсэн Атила шал өөрөөр ойлгож байгаа байхгүй. Оо миний хатан болоо гэж байгаа юм байна. Бүгж. Тэгээ бүгжээ явуулчихж штэ эмэгтэй хүн жан бүгжээ явуулчих шиг тэгж л ойлгоно үсттэй одоо Монгол ясанд бол тэгж л ойлгох штэ тий. Окей тэгвэл энэний чинь инжинд нь Ром эзэнд болсон тал нь орж ирнэ үсттэй гэдэг асуудал болоо ярьсан. Тэгээд энэ Каталоны талын байлдаа гэдэг чинь өрнөжж байгаа байхгүй яг үлжээ улсынхын талыг авах гэдэг юм чинь. Тий. Тийм дайм болсон юм байна тий. Болсон. Тэр Каталоны тал нь одоо олддоггүй. Хаана гэдэг нь үү? Хаана гэдэг нь олдохгүй. Одоо бодвол тэрнээс хойш Францын нутгийг одоо юу хагалж магалж зөндөө юм тарж марьсаар байгаад тэнд ч юм байсан ч гэсэн үлдэхэргүй болсон байх л да. Тэгээд тэрнээс хойш ч тэгээд нөгөө ландшафт энэ төр өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгээд одоо олдох арга байхгүй. Тэгээд уул нь юун дээр түүхэн дээр бол тэр Каталоны талыг айгүй дэлгэрэнгүй бичсэн байдгийг энд нь юм уул байж байгаа. Тэгээд одоо би л Каталоны тал энэ байна гэдээ олдсон юм олж үзээгүй. Чин талыг там болгосон байхгүй. Гэхдээ энэ чи ард түмнүүдийн дан гэж түүхэн бичиж байгаа шүү дээ. Амар юм болсон гэдэг. 20,000 хүн нөлөөсөн юм шиг. Нөгөө талаас нь Ром одоо тэгээд тэр Вестгот мод элдв долоо юмнууд нь бүгд нийлээд бас нэг 50,000 л байсан юм уу гэж. Одоо яг бодтой тооцоог нь үзэх. Тэгээд 70,000 баг ил байлдсан байгаа байхгүй. Тэр нь Европчуудын талбанд ард түмнүүдийн дайм болтол ойлгож чи үнгэн давааны байлдаанд хагасаа байлдаа үсттэй. Манайхын эмчглэр 600,000 гараа авчиж байгаа шүү дээ. Тий. Тийм байлдаан болж байхад тэнд нэг 70,000 багийн байлдчихад. Гэхдээ дундад зөнгөө 70,000 гэдэг бол бас төсөөлшгүй тоох. Европт тий. Тэгээд готууд ч хоёр талд нь байлдаж байгаа. Атилагийн талд Ост готууд, Ромын талд нь Вест готууд. Ост вест гэхээр чинь нөгөө дорнод готууд, өрнөд готууд байхгүй. Тэгээ ингэж байлдсан гэх мэтийн юмнууд болж байгаа. Тэгээ Каталоны талын тулалдааны одоо энэ кинон дэр юу хийж байгаа шүү дээ. Вест готын хаан Теодорихийг энэ хин чин Айси чин алуурч явуулаад алуулаад тэгэнгүүт нөгөө Вест готууд хаана юм алчлаа гэдээ уурлаад Атилаар улангасч таараад тэгээд Атила чин сандраад бараг дарагдах шахаад гэдэг ингээд юу энэ кинон дэр тэгж гаргаад байгаа. Ер нь бол Теодорих бол алагдсан үнэн. Тэгтээ тэгж хүм алуурч явж алуулаагүй. Теодорих бол Вест готын Ост готын цэргийн элдэнд нас орсон. Атила энэ хин хоёр яг түүхэн дээр их сони юм болж байгаа. Тэр өдрийн тулалдаанд дуусаад тэгээ ерөнхийд Атила бол бараг ялагчлаа гэд. Тэгээ тэр одоо яг хинээ Йорданыг бас жоохон данта цантай унших ёстой байх. Яг бол тэр чинь гот юм чинь бидний гач нэг мундаг сайхан магтахгүй л байх л та. Тэгээд Атила чинь бүх цэргүүдийн эмээлийг цуглуулад өөрөөх нь нөгөө хүрээлсэн лагертаа бүгд ингэ авуулж байгаа. Гал тавиад эмээлэж тагаад тэгээд одоо Ромын цэргийн хүрээний хаалгаар цөмөрж орж ирэх юм бол галд өсөрч хүн гэж бэлдэжсэн гэдэг бичсэн баг. Тэгсэн чинь энэ Айци чинь нөгөө хэний Теодорихын хүүгдуудад одоо нөгөө Теодорих хүүгдсэн хүн цэргийг командалж байгаа шүү дээ. Тэгсэн Теодорихын хүүгдуудад чи нутаг утсан дээр шүү. Одоо аавч нас орцсон юм чинь аав чинь ширээний төр алдаан болно. Чи цэргээ аваад очсон дээр юу тэгэхгүй ч аам болохгүй шүү. Гээ уулчиж байгаа. Тэгээ маргааш нь өглөө нар мандсан чинь Ромын цэргийн тал нь байхгүй. Вест готууд яваадагцсан. Тэгэнгүүт Айци чинь цэргийн тал байхгүй болчихлоо. За би одоо байлж чадахгүй нэ буцлаа гэд буцаа авчиж байгаа байхгүй. Тэгээ Атилаыг өгөх гэжсэн. Амьд үлчтэй гэд ийм болж байгаа. Тэгээ эн чинь дахиад би түрүү энэ хамгийн мундаг баланс дээр тоглодог нөхөр гэдсэн шүү дээ. Мань хүн би одоо Атилаг алчвал би өөрөө хаандаа хэрэггүй болчих гэдэг шүү дээ. Тэ? Нөхөрт бол хаан дургу. Ер нь төгсгөлд нь түүхэндээ хаан энийг алсан юм. Айцгаа тий. Даварсан байхгүй. Тэгтээ мань хүн чинь хаан яагаад төвчээд ийн гэхэлэр энэ чи хэрэгтэй байгаад шүү дээ. Энийг алчвал дараа нь хүннүүн Атилад ороод ирвэл яана гэд. Тэгээ өрөөж Атилаг алчих юм бол одоо Атила байхгүй
Тэгвэл энэ ч хэрэггүйгээд нөгөөдөг ч гяс авлаа шүү дээ. Тэгэнгүүт мань хүн шүн Весткоттойгоо яв гэж явуулчаад нэг утгаараа Атилаг зогсоосон. Ромыг хамгаалагч мөн үү? Мөн. Нөгөө утгаараа гүд миний цэргийн талан зогтойгоо явчихсан юм чинь би Атилаг ачтаагаа. Гэт дайсан амьдулчихж байгаа байхгүй. Энэ нохой бодлого гэж. Тэгээд дараа жил нь билүү тэрний дараагийн жилд нь Атила чинь бүр Итали руу цөмөрж ороод тэгээ Ром хурж явахад нь тэр Ромын паплам ирж буцаад гэн тэр байхгүй. Тэр чи бурхны үг биш авч ицсэн алтан лэх нэмэр болсон баг гэж бодоод байгаа. Мань хүн энэ үеийн Атила тэр бурхны үгийг сонсоод буцах чи бол ер нь яг Атилагийн үхэл яг энэ дээр гардаг шиг тийм зүгээр домгон дээр ч гардаг шиг тэгээд нэг ус онцонтой эмэгтэйгийн өвөрт өгч юм уу? Тийм домог дундад зууны юм дээр зөндөө би. Можингис хааны маань хүртэл бас тэгж бичсэн шүү дээ. Тангадын нэг гүнж шөнө утгалаад алдсан ч гэж байгаа шиг. Ер нь бол яг тэр нүдээр үзсэн Приск гэдэг нөхөр биш үү Византи хэлчээр явсан. Тэр нөхөр чи бол бичгтээ Атилагийн хамраас цус их гардаг хүн байсан. Тэгээд тэр хурмаа хийсэн шөнөө одоо маш их цус гараад тэгээд тэрэнд болоод өгцөн гэж. Цусандаа бөглөрч өгсөн ч гэдэг лөө. Тийм бичдэг. Тэгэхээр тэр сүүлд нь тэр гүнж мүнж бол домог болсон. Домог болгох зохиосон ид баг. Зүгээр ер нь бол Эзэн хааныг их эзэн хааны өмнө гүйцэхгүй нэг том сэдв байгаа юм. Юу гэвэл ерөөсө Атила өхөл улсан задарсан. Улсан задраа тэгээд дараа нь бүр хүмүүнэрч өөрснөө сургуулж байгаа шүү дээ. Тийм байна. Тэр Тэнгэрийн ташуур гэдэг үг ханаас гарсан бэ гэж. Хэрвээ чи сандживэл хоёулаа Хорезмын дан дээр ярьж ирсэн шүү дээ. Чингис хаан сүмд орж ирээд тэгээд таны хаадууд буруу юм хийгээд ийсэн учраас бурхан намайг гисгэл болгож илгээлээ гэж. Тэгээ Атила Тэнгэрийн ташуур логик нэг байгаа шүү дээ. Бурханы гисгэл гэхгүй. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл зүйн дайнд бас хийжээс нь мэдгэж байгаа байхгүй. Энд чинь ямар үлээ цайзыг Ромын нутагт орж ирээд ямар үлээ цайзыг эзлээ бүслэд барьдаж явах үед нь цайзын хан дээр гарсан хамблам чи хэн бэ? Хэн гэдэг хүн бэ чи? Хэн бэ чи? Хэн болоо чи ингэж байгаа юм бэ гэсэн чи. Би Атила Тэнгэрийн ташуур байна гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрнээс хойш тэр Тэнгэрийн ташуур гэдэг нэрийг наалтцсан. Тийм учраас одоо европчуудын толгонд Атила гэдэг үл чи Тэнгэрийн ташуур гэдэг чи ер нь нэг л аймаар л юм болно үстэй тий. Нэг тийм кинонд гардаг орк шиг төгтүүд л ингээд тэгж төсөөлж ирсэн учраас энэ хүн нарыг одоо л тэр нь арилахгүй байгаа юм л да. Юу подкастын ташуур нь одоо нэвтрүүлгээд дуусахгүй. Гэхдээ ер нь гэхдээ яг ер нь энэ бодтой түүхийг хоёлаа ярьчлаа шүү дээ. Энэ ийм одоо тэр үеийн сонирхолтой. Энэ киноны алдаа талаас нь ярил л да. Энэ ч одоо энэ хар легионерүүд энэ чин 4-р зуун. Энэ дөрвөлжин бомба байхгүй болоод бараг 200 жил болж байгаа үе. Дугуй бомбатай болсон байсан. Хоёрдугаар чи энэ хараа нөгөө Lorica segmentata өмсөд яваад байгаа бас тийм Ром зэрэгч ийм үеигтэй. Энэ үед бол нөгөө хайр шиг тийм ялцсан үеигтэй болцсон байсан үе ч гэдэг юм уу. Энэ бол одоо энэ үеэс 400 жилийн өмнө байсан Ромын цэрэг заанаас гарч ирсэн бөмбөднийг бомжуудтай байлдаад байгаа юм байгаа. Юу хүмүүн цэрэг гэдэг бол бас юм байх учиргүй. Энд дээр яг хөтэ нэг бас нэг үзэгчд яриад байх магадaltaй нэг асуудал байгаа. Энэ хүмүүнэр гэдэг чинь тэгээ түргүү Монгол үг гэдэг. Би бол өвөг Монгол гэдэг бодолтой байдаг. Өвөг Монгол. Тий өвөг Монгол гэдэг. Ер нь бол шүү дээ бид нэг анзаарах хэрэгтэй юм байна. Айгүй олон үндэстэн өөрийгөө хүн гэж нэрлэдэг. Өөрийнхөө хэлдэрдэгтэй. Одоо бүүмэд чөгчаа нар бол жинхэнэ хүн гэж яах шиг. Якутууд бас нэг тийм хүн. Гэхдээ тэрний ямар үгийг би мартчихлаа. Одоо хятадууд бол хан гэдэг чинь хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үеийн хүмүүсийн ойлголтоор бид нар хүн, эднэр биш ээ, эднэр
адгуус малд олж устгаж явах хэрэгтэй хүмүүс гэж бодож байгаа хүмүүс гэж бодохгүй шүү дээ, биш гэж бодож байгаа. Тэр юу хүн гэдэг үг байгаа. Хүн гэдэг нь хүмүүн гэсэн үг. хүмүүн Нөгөөх нь хүмүүн бус. тэр хүмүүн бус. нүүдэл юу гэж нэрлэх юм байна. Тэгээд дараа нь тэрнээс ч хойш тэгээ Франц, Маранц гэдэг өөр нэрс гарч эхэлж байгаа нь бол нөгөө хүн дотроо энэ бас хүн юм байна. Гэхдээ энэ Франц хүн байна. Би бол Герман хүн байна гэдэг ингээ ялгаж эхэлсэн байхгүй. Тийм болохоор зэрэг би тэгээд эдний яг генетикийн шинжилгээнүүд хүмүүгийн булшнуудад одоо энэ Европт хийсэн юмнууд байна. Тэгээд тэн дээр одоо юу нэгдмэл ойлголт ерөөсө гарч ирэхгүй байгаа. Яг л янзын генетикууд гарч ирээд болж өгөхгүй. Тэгэхдээ хэрвээ яг одоо түүхээ аваад үзэх юм бол манай нутаг дээр байсан хүмүүнэрийн улсын үед ч гэсэн яг тийм нэг аймаг биш шүү дээ нутгач. Айгүй олон аймагуудын нэгдэл тэрэн дотор магадгүй төрөгч үйж магадгүй те манж одоо Тунгус зөрчид угсааны ээж аймагуд орж ирнэ ийм юмнууд байсан. Тийм учраас одоо яг энэ нь яг тийм юм а ийм юм а гэж хэлэхэд их төвхтэй л дөө. Тэрийг бас нэг энэ далимд нэг хэлчихэн зүйтэй байх. Хоёрдугаарт бидний бас нэг мэдэхгүй юм байна. Энэ эфталитууд буюу цагаан хүмүүнэр гэж байна. Эдгээр чинь үе энтх рүү давхиж ороод нөө баруун зүг рүү явж яснаас нэг хэсэг нь бас наашаага өмнө зүг рүү яваад тэгээд энтгэхт ороод Гуфта Гейцэн тулсыг сүдгээ хийсэн шүү дээ. Нураагаа хийсэн. Михрабкула гэдэг их чинь. Атилата тэнцэх их чинь. Чи энтгэхт байсан тэр том эзэнт гүрнийг нураагаад тэгээд сургахгүй болчихсон. Тэгээд одоо тэр байхгүй одоо нэг Химачал Прадешт хүн гэдэг нэртэй үндэстэн би. Тий. Тэгээ нэг тийм монголчууд царайтай. Гэхдээ нөгөө айгүй олон жил дарлагдаад явцсан улсууд учраас өөрсдийнхөө хүүхдүүдөө хийдэггүй. Бид нүүж ирсэн юм генлээ гэж ярьдаг хүмүүс байдаг. Би тэгээд нэг энтхийн нэг эрдэмтэнтэй ярьж байгаад ийм хүчтэй хүмүүс орж ирээд тийм том эзэнт бүрнийг нурааж яваад. Тэгээ ерөөсөө 20 жилийн дараа тэрний тухай бүр сурагч байхгүй болчихлоо шүү дээ. Яаж байгаа юм бэ гэдгсэн чинь чи ойлгохгүй нэ би ойлгохгүй морин үхээд дууссан юм аа гэсэн. Явган болчихор ч өөрөөхөд эдгэр чи ямар юм байлдах юм дээ. Бас үнэн байж магадгүй. Өмнөд энтгэхт бол морь амьдрахад хэцүү газар л та. Морины бүс биш. Тэгээ явган болсон Монгол яахад тэгэл. Энэ хүннүүчүүдийн өвчсөн нэгдүгürt мэдээж тухайн хүчрэг лидер манлайлагчтай байсан баг Атила гэдэг. Дээр нь дахиад угаасаа цаашаагаа тэгж урт хугацаанд айн болон далайн гүрэнлүү нэвтрэх угаасаа юуны боломж нь байхгүй юм л биш үү? Ягаад байхгүй ахын боломж нь нүүдэлчин байсан улсаас гэж юу? Учраас тий. Үгүй яг тэгээд суурин морин болсон зөндөө олон жишээ бий л дээ. Тэгээд яг зүгээр би бол юу гэж утсан гэхээр нөгөө дахиад нүүдэлчдийн дунд байдаг юу гэх юм улсын тогтолцоо байхгүй. Энд чинь дандаа нэг орд бий болгоод тэрийгэ тойрсон юм болж байгаа болохоос биш тийм тогтвортой улс төрийн тогтолцоо байхгүй шүү дээ. Тэгээ нэг хүчтэй хүнийг дагаж тойрж явж байгаа л нөгөө хүн насрангууд бутраад алга болчих байгаа л энэ юу байхгүй нүүдэлчтэй. Чингис хаан л одоо нүүдэлчтэн бас ялгаатай энэ улс төрийн тогтолцоо гэдэг юмыг бий болгож чадж байгаа хүн шүү дээ. Тийм учраас их Монгол улс чинь Чингис хаанаас сурахад задарч бутрахгүй 100 жил цаашаа үргэлжилж явж байгаа байхгүй. Тийм ялгаатай л да. Тэгээд яг ийм ч хүмүүс байгаагүй хөө бүгд Монгол царайтай хүмүүс. Жерард Батлер бол Эдэн Монгол гэхээргүй хүн харагдаад байгаа та. Ямар янз бүрийн зураг нотлохонууд ер нь үлдсэн байд юм Атила хааны. Атила хааны зураг гэж юм байхгүй шүү дээ. Ямар тэр үед чинь зурж болно шүү дээ бас тийм. Одоо зураг бол үзээгүй. Одоо энэ Европт хамгийн их түгээмэл байдаг зургийн нэг юм л дээ. Наач бол ерөөсөө Европ хүн. Чөтгөр болго зурсан байгаа тийм нэвэртэй тийм. За хоёр толгойтой бүргэд ингэр дээр нь энэ тийм байна. Хорилгоотой бүргэд ихэр чинь энэ Византис л дээ. Тийм байна тий. Визант чинь юу штэ. Мөрөн дээр нь арслан байна. Тий. Энэ одоо нөгөө Францд хийсэн дайн. Энэ Каталоны талын байлдан гэдэг чинь энэ хавьд болсон гэж. Энэ тий. Тэгээ одоо яг энд гэж мэдэхгүй. Энэ Парижийг тойроо хөвцсөн байгаа. Тэгээ Орлеаныг эзлээгүй. Энэ кинон дээр эзэлсэн гэж гаргаж илээ. Эзлээгүй.
эзэлж чадаагүй ийшээ буцаа явцсан. Гэхдээ энэ ч өстө бужигнуулсан байгаа үстэй. Кöln, Турне, Амийн, Бови энэ одоо нөгөө Бэлэг, Нидерландыг дэржигтэн бужигнуулаад Францыг бужигнуулаад ингээд Реймс, Мец уул нь хамгийн эхэлж эзэлсэн хот нь Страсбургийг эзэлсэн байгаа. Одоо Европын юу л холбоо нь зөвлөн үйтгэл Страсбург гэж. Ингэж бужигнуулсан нөхдөлтэй. Энэ бол сүүлд зурсан зурагтай Атилла гэж юм байсан юм а гэж. Тэнгэрийн ташуур гэж ташуун барьсан байгаа юм. Ташуур биш барах гэж. Энэ хүннүү нэрийг бид нар чи энэ их авир энэ бүгдээр Монголоор тулсан. Одоо Монгол улс байгаа үстэй. Тийм тэгээд дархлын бүсийн нэг энэс цаашаа боддгоо гэх чинь энэ чи угаасаа тэр бүс тэр Казахстаны цаад тал хүртэл байсан улс. Тийм болохоор зэрэг задарсны дараа тэр хар тэнгис мэнгис рүү их амархан үрсэн баг гэж харахаар юм харагдаж байгаа юм да. Хүннүү та гүннүү гэсэн бас нэг нь сүннүү гэж бас нэг ойлголт байдаг тий. Тэр нь яг Ц хүннүү гэж юуны нутагт Ц нутагт байдаг хүннүүнэр гэсэн үг. Энэ Парижийн нэг сүмд байдаг. Энэ Ромын паплам Атилла хоёр уулзж байгаа тухай. Энэ бол одоо Христосын шашинд католик шашинд бол одоо манай паплам бол ийм мундаг хүн гэдгийг харуулахын тулд энэ өөр их домог зур дунд зууны зураачдын зурсан айгүйх олон зураг бий. Ийм юм байна. Очоод үзэхдээ тайлбарлахгүй бол нөгөө энэ хүннүү энэ нь ромчууд гэж ялах ойлгохгүй юм. Энэ зургийг хараад. Тэгэлдээ яг бол энэ үеийн зураач ч нөгөө хүннүү нарыг зурхтаа цэргийн хүн гэж зурх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр цэргийн хүн чинь ийм байх хэрэгтэй байхгүй. Одоо л энэ бие-биенийгээ доромжлол нэг ийм хачин уранхай норхоо хувцастай хүмүүс зураад байгаа бол энэ үеийн зураач бол энэ чинь хаан шүү дээ. Хаан гэдэг чинь хаан шиг байх хэрэгтэй гэж зурж байгаа байхгүй. Гэхдээ чиний хэлж байгаа нь энэ чинь ямар нүдэрээ үзсэн хүмүүс зурж байгаа юм биш, домог хийж зурж байгаа юм чи. Тэгээд энэ бол ингээ бүр Грекийн цэргийн малгайтай юм шиг нөхөр явж явах жишээний. Тэгээд ийм мундаг хүчтэй улсууд ирэхлээр нь Ромын паплам ганцхан юм яриад зогсоодсон гэдэг юм домогтой. Дээр нь сахиусууд байл та. Сахиусууд алт зөөж явсан баха. Тийм. Тэн сахиус нь. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Манай эрхэм кино шүүмжлэгч маань дэлхийн түүхийг шүүмжлээ. Эсрэгээр юм уу? Хүннүү түүхч, эрхэм түүхч маань дэлхийн киног шүүмжлээг билээрээ тодорхойлгоо. За тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзсан. Нэрээ шинэ он гарч байгаа байна. Тий одоо энэ хэдэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Тэгээд гарчгүй 2026 онд бүгдээрээ эрүүлэнх аз жаргалтай байхыг хүсээрээ хамгийн гол нь бүгдээрээ эрүүлэнх байгаарэ. Гараа угааж маска зүүж гараа гэдэг ийм уриалга хэлчихье да. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зүүж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадран болон ансны шүүс уугаарай. Denk Farm